За махны экспортын хувьд бол бид түрүү ярьсан. Бид Оросын албаны улсын хөдөө аж ахуйн сайд одоо бусад үйлдвэрийн сайдуудтай бас уулзалт ярилцлагуудыг хийлээ. Хятад улстай бас уулзалт ярилцлагуудыг хийж байна. Энэ мал эрүүлжүүлэх хөтөлбөрөө цогцоор нь бид нэг сайхан хэрэгжүүлээд. Үүний хажуугаар бидний хийсэн нэг зүйл бол энэ улсын хурал өргөн барьсан мал амтны эрүүл мэндийн тухай хууль, малын генетик нөөцийн тухай хоёр хуулинд улсын мал эмнэлгийг тусад нь байгуулнаа. Босоо удирдлагатай нэгдсэн нэг удирдлагатай, хяналттай, хариуцлагатай болгох чиглэлээр бид бас асуудал оруулж энэ хуулинд оруулсан байгаа. Тэгэхээр бол энэ хууль маань энэ наадмын үн батлагдсан гарна. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд бол улсын мал эмнэлгийн ерөнхий газар, аймагт мал эмнэлгийн газар, суманд мал эмнэлгийн тасаг. Ингээд нэгдсэн нэг босоо удирдлагатай, нэг бодлого чиглэлтэй, хяналттай ийм байгууллагатай болж байгаа юм. Ингэж байж л бид одоо жоохон хатуу чанга гараар энэ одоо малынхаа эмчилгээ, энэ хариуцлага, энэ стандарт шаардлагуудыг нарийн баримталж бид мал сүргээ эрүүлжүүлэх ёстой. Энэ ажлын хүрээнд бол одоо бид бас энэ хуулиа батлагдсан гарсны дараа Монгол улсын мал сүргийг эрүүлжүүлэх үндэсний стратеги төлөвлөгөө гаргах ёстой юм. Энэ стратеги төлөвлөгөө гаргаснаар бид ямар хэдэн жил 8 жилийн дараа 4 жилийн дараа 8 жилийн дараа ямар зорилгоо биелүүлсэн байх ёстой юм бэ? Мал сүрэг маань хэрхэн яаж хэдэн хувиар эрүүлсэн байх ёстой юм бэ гэдэг чиглэлээ гаргах ёстой. Дээр нь томоохон цогцоор хийгдэж байгаа нэг ажил бол ер нь манай хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбар өнөөдрийг хүртэл стратеги төлөвлөгөөгөө явж ирсэн байна. Ямар ч сайд ирсэн, ямар ч засгийн газар солигдсон энэ батлсан стратеги төлөвлөгөөгөө баримталдаг, үүнийхээ дагуу ажилладаг байх ёстой. Энэ стратеги төлөвлөгөө бол салбараар нь за малын эрүүл мэндийн чиглэлээр, малын удам өгчлийг сайжруулах чиглэлээр, за газар тариалангийн чиглэлээр, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр, хүнсний үйлдвэрийн чиглэлээр, жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр бид ойрын 4 жилд, ойрын 8 жилд юунд хүрэх юм? За энэнийг хүрэхийн тулд бид ямар ажлын төлөвлөгөөг шат дараатай хэрэгжүүлэх ёстой юм. За үүн эдийн засгийн суур тооцоололтойгоо 2018 онд ийм үр дүн төрнө, ийм төрний орлого олно. 2019 онд ийм үр дүн төрнө, эдийн хэмжээний орлого олж, эдийн хэмжээний хүмүүс ажлын байраар хангана. Ингээд бүр шат дараатай төлөвлөгөөтэй явах ёстой юм. Өнөөдөр хүртэл манай салбарт хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам маань нэгдсэн тийм стратеги төлөвлөгөөг явж иржээ. Тэгэхээр бидний яриад байгаа энэ бодлогын өөрчлөлт гэдэг бол одоо энэ стратеги төлөвлөгөө баталгаас ахгуулаад энэ салбар тулгамдсан үйл ажиллагааны шийдвэрлэх гэж байгаа энэ хууль батлах хуулиудын асуудал байж байна. Малын эрүүл мэндийн хууль, малын генетик нөөцийн тухай хууль гэдэг. Ингээд энэ хууль дүрм журмын хүрээнд, хөтөлбөрийн хүрээнд, стратеги төлөвлөгөөний хүрээнд энэ бодлогын суурь өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай болчиход байна. Дээр нь тогтолцооны өөрчлөлт гэж яриад байгаа. Түрүүний дээр улсын мал эмнэлгийн ерөнхий газрыг тусад нь байгуулж байна. Малын удам өгчлийг сайжруулах чиглэлээр энэ мал зүйчдийн асуудлыг, малын үржлийн асуудлыг Монгол төр өөрийнхөө одоо бодлогынхаа цөмд авчрах гэж байна. За жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн асуудлаар хөгжүүлэх чиглэлээр ингээ хөтөлбөр боловсруулна гэдэг. Ингээд ийм тогтолцооны бодлогын өөрчлөлтүүд орж ирж байгаа. За хууль эрх зүйн хүрээнд бол ойлгомжтой бид энэ хуулийн бодлогуудаа бол тус тусад нь томьёолол ингээд тодорхойлоод аваа явчихна гэж үзэж байгаа.